Иргэдийнхээ нүд чих болж аймаг орон нутгаа хөгжүүлэх гүүрэн болон ажиллах сум хорооны төлөөлөгчдийг сонгох хариуцлагатай энэ үед ардчилсан намаас Бахангаа дүүрэгт нэр дэвшиж байгаа гишүүдэд дэмжин улсын хурлын гишүүн болд тус дүүрэгт ажиллажээ. Дүүргийн соёлын ордонд болсон уулзалтад Бахангаа дүүрэгт нэр дэвшигчид болон иргэд сонгогчдоос бүрдсэн 100 төлөөлөл хүрэлцээрсэн байлаа. Бахангаа дүүргийн ардчилсан намын дарга Хишиг Баяр нэр дэвшигчдэд танилцуулснаар хурлын үйл ажиллагааг эхлүүлжээ. Уулзалтын үеэр алслагдсан дүүрэг болох Бахангаа дүүргийн хөгжлийн онцлог өнгөрсөн хугацаанд хийгдсэн ололт амжилттай ажлууд болоод одоо цаг тулгараад байгаа ажлуудыг нээлттэй ярилцжээ. Манай тунгалаг багш байна. Монгол Хэл уран зохиолын багшаар 25 жил энэ дүүрэгт ажилласан. Одоо энэ хангаа зөвсдүр сургуульд одоо би тэр мөр зэрэгцэн хуульд ажиллаж байгаа. Би тэтгэврт гарсан энэ багш маань тэтгэврийн нас ягаачгүй. Тэгээд ардын нам ялаад одоо энэ хүн ажилгүй өнөөдөр нөгөө бидний хэл занснаар лааз өшгөлж байна. Оронд донд хэн ажиллаж байгааг бол дөнгөж энэ жил сургууль төгссөн. Туршлага байгаагүй нэг жил одоо ажиллаагүй ийм хүн оронд нь орж ирээд байна. Би өөрөө усалт намын дарга энтхийн даргахан би намчрагдахгүй энэ дүүрэгт би энэ жил намаас хүнд өвшүүлээгүй. Бүх баярууд одоо ингээд нэгээс дөрөнд авахт нь хамгийн доош хэдэн дахт бүгд нэг зөөлөн юу тавьж өгөө гэсэн чинь бэлтаа. Дарга нарын байранд болохоор нэгээс дөрөвдүгээр давхарт нь дандаа гоё бэлтаа тавьж өгчгөөд муусаа одоо өндөр настан одоо хойдгаар байранд тэр одоо ингээд дандаа өндөр настан гоо байгаа. Дандаа хаалгаар доогдон одоо тэгээд харуулсан таягтай хүмүүс маш их байна. 3 дахь 2 дахь байранд. Иргэдийн санал бодлыг сонсох үеэрээ болд гишүүн хүүхэд хөгшөд залуучуудыг ангилсан шийдвэрүүд өнгөрсөн 100 хоногт гарч байгаатай санал нэг байна. Ямар санда чуулганы танхимд Монгол ардын нам гэдэг нэрээ монголчуудыг ангилдаг нам гэж өөрчлөж гэж хэлэхэд хүргэсэн гэд олон асуудлаар иргэдтэй нээлттэй ярилцаж байна. Тиймээс ажил ам хоёрын зүрдэггүй ардчилсан намын нэр дэвшигчтэй дэмжин гэдгээ Бахангаа дүүргийн иргэд хөдөлмөрчид ярьж байлаа.